Жил бүрийн 6 дугаар сарын 17-нд олон улсын ганц сүлжилттэй тэмцэх өдрийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн зүгээс олон улсын ганц сүлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан үндэсний төв номын сангийн захиргаатай хамтран оюутан сурагчид, судлаач, байгаль орчны төлөөллүүдийг оролцуулан сүлжилт газрын доройтол гангийн асуудлыг хөндөж хэлэлцүүлэг өрнүүллээ. Дэлхийн нийтийн хүрээнд ер нь ямархуу хэмжээнд одоо ярих хүч гэдэг юм уу, ямар чиглэл рүү, ямар асуудал руу чиглүүлэх үү гэдгээ жил болгоо ер нь ингээд тодорхойлж жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийн сэдвийг бол өөрчилдөг. Тэгээ энэ жилийн сэдвийг бол сонгохдоо хамгийн гол нь газар хөрсийг сэргээх, за тэгээд шинэ боломжуудыг нээх гэсэн ийм сэдвтэйгээр зохион байгуулж байгаа. Энэ ямар агуулгатай вэ гэхээр газар хөрсийг сэргээхэд ямар шинэлэг шийдэл байж болох вэ? Ямар инновацтэй, ямар технологийн шийдлүүд байж болох вэ гэдгийг ярилцъя гэсэн ийм агуулгатайгаар хэрэгжүүлж байгаа. Ер нь бол энэ агуулга, энэ сэдвийг бол бүтэн жил бариад дараагийн одоо 26 оны 6 дугаар сарын 17 хүртэл энэ сэдв нь амьд явах ёстой гэсэн санаатай зохион байгуулдаг. Сүлжилттэй тэмцэхэд бол ихэвчлэн нөгөө тоосонцортой тэмцэх бас асуудлууд гардаг учраас ер нь сүлжилттэй тэмцэх газрыг сэргээх хамгийн энгийн арга бол мод тарих байдаг. Тийм учраас манай улс 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар тэрбум мод гэсэн үндэсний хөдөлгөөн зохион байгуулад одоо мод тарих үйл ажиллагаа бол нэлээд өргөн хүрээнд явагдаж байгаа. Тэгээд одоогийн байдлаар одоо энэ санаачлаг хэрэгжиж эхэлснээс хойш 84 сая мод тарьчихсан байгаа. Тариад ургуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Ганц сүлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд сүлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийг 1994 онд баталж 195 улс орн нэгдэн орсон бөгөөд манай улс 1996 онд сүлжилттэй тэмцэх конвенцийг соёрхон баталсан эхний 50 улсын нэг улс юм а. Хэлэлцүүлгийн хүрээнд сүлжилтөөс үүдсэн аюул, хохирол, ирээдүйд учруулах үр дагаврыг бууруулах боломж, оролцоо, түнчлэн 2026 онд Монгол улсад болох COP17 хуралд залуу үеийн дуу хоолойг хүргэх зорилготой. Сүлжилтийн судалгааг 1998 оноос эхэлсэн байдаг. Энэ үедээ бол бид нар конвенцэд нэгдэн орсон 97 онд. Тэгээ 98 оноос эхлээд Монгол орны хэмжээний сүлжилтийн үнэлгээ хийж эхэлсэн. Сүлжилтийн конвенцийн тодорхойлолтоор бол сүлжилт гэж хуурайгаанд бүс нутаг гэж эхэлдэг. Тэрнийг бид нар бол одоо хангай нураас урагшаа бүс нутгийг одоо гэж ойлгож сүлжилтийн үнэлгээг анх хийсэн байдаг. Тэгээ 2000 онд байгаль орчин аялал жуулчлалын яам шинжилгээний актын хамтраад сүлжилтийн судалгааны үндэсний төв гэж байгуулсан. Энээс хойш Монгол орны хэмжээний сүлжилтийн одоо үнэлгээг хийж одоо бар 8 жил судалж 10 жил судалсны үндсэн дээр 2006 онд анхны Монгол орны сүлжилтийн үнэлгээний зураг гарсан. За энэ зургаараа бол Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 78.3% сүлжилсэн гэсэн тэр олон улс англи байдаг сул хүчтэй нэн хүчтэй одоо дунд зэрэг сүлжилсэн гэдэг. Тэгэхээр зэрэг энэ ангиллаар бол одоо хүчтэй сүлжилсэн зэрэгэлдээ англи Монгол орнд улам ихсэж байгаа. Ийм хандлагууд бол одоо байгаа. Тэрнээс гадна бид нар бол Монгол орны хэмжээний сүлжилтийн судалгаа хийхин зэрэгцээгээр аймгийн хүрээндээ наривчсан судалгаа хийж тэгээд сүлжилттэй тэмцэх төлөвлөгөө гэж гаргаж өгдөг. Одоогоор бол нэг 6 аймгийн хэмжээндээ энэ сүлжилтийн үнэлгээ хийгдээд төлөвлөгөө гараад ингээд тэр ажлуудыг хэрэгжүүлэх ийм ажлууд бол хийгдээд явж байгаа. Монгол орны олон бүс нутгийг хамарсан гангийн үзэгдэл эрчимжиж, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал ноцтой аюул өгчрүүлж байгаа билээ. Усны хомсдол, бэлчээрийн талбайн цөлжилт, хөрсний доройтлон зөвхөн байгаль орчин төдийгүй олон мянган малчин өрхийн амжиргаанд хүртэл нөлөөлж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Монгол улсын нийт газар нутгийн 77.8% нь цөлжилт газрын доройтолд ямар нэгэн хэмжээгээр өртсөн, нийт бэлчээрт ашиглагдж байгаа талбайн 65% нь их бага хэмжээгээр доройтсон, үүнээс 14.4% нь байгалийн аясаар сэргэх боломжгүй гэсэн тооцоолол гарсан байдаг.